Анх академич Хүрлбаатар 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байсан тус групп өнөөдөр 13 охин компани 1200 гаруй ажилтнанд аж ахуй нэгж болжээ. Мөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулдаг топ 100 аж ахуй нэгжийн эхний 50-д сүүлийн жилүүдэд шалгарч байна. Ойн баярын хүрээнд Monos Expo 2015, эмзэн салбарын олон улсын эрдэм шинжилгээний хурал, харилцагчдын талархлын баяр, иргэдэд зориулсан үн төлбөргүй үзлэг онцлогоо, сургалт зэргийг зохион байгуулна. Хойштой олон төрлийн ялангуяа монголчуудын дунд элбэг байдаг өвчнөөс сэргийлэх, өвчнийг ангаах юмнууд жишээлбэл илгэний өвчл маань байдаг шүү дээ. Тэгэхээр илгэний өвчлийг ангаах, тэрний эсрэг жишээлбэл юм хийх гэж байна. Энэ үеэр Монсын гадны харилцагч болох нийт 25 орны 100-аад гаруй гадны зочид төлөөлөгчид маань одоо Монгол улсад айчлан ирж бидэнтэй хамтран бас баяраа дээр маань баяр олж бидэнтэй хамтран баярлахаар төлөвлөж байгаамаа. Эмийн үйлдвэрлэлийн хувьд Читамон, Салимон, Холор-Финамын гэх мэт олон импортэснээс бүр хамгаалах нефромон бэлтгэл нь Орос улбаны улсад худалдаалагдж эхэлжээ. Тус групп өөрсдийн эрдэм шинжилгээний хүрээлэнд 60 гаруй нэр төрлийн импортэйгээд байна. Мөн 40 гаруй нэр төрлийн шинэм судалгааны явцтай байгаа юм а.